BG40E загварын өөрийнхөө яг үнсэн мартаа цанаа гормуудыг тайлбарсан товчон бичлэг бас үргэлж бодлоо. Уг машин өөрөө үндсэн явдлын 11 горимтай голынхоо яг нэг дараа нь ярьж цагны хойдол дээр эргономик горим шилжилтүүд нь байгаа гэсэн. За одоо энэ 11 явдлын гормууд очиж байгаа хэдүүлээ одоо шавар тулгаж байгаа учраас шаврын модноор тавиад очиод явах болно гэсэн. Энэ өөрөө машины доогоор нэмэлт хайлтуудаа өөрсдөө хаачдаг. За тэгээд ус толгойд юм тохиромжтой загвараа гэсэн дөрвөн дугуй шилжилтийг зохицуулдаг. За юм байна. Ер нь л тэгэл баагаар унжаагаанд бол маш гоё бичимж юм бас гоё гэдэг нь л ялаа. Ингээ та бүхэнд өнөөдөр мэндийг хүргье. За өнөөдөр бид нэг өмнөх бичлэгээр амлаж ийсэнчлэн за нэг бартаа замдар та хэд хэслэгээд өдөр машинууд мань яварсан явж байна. За бид нар замд явж байгаад яг нэг байгалаас ийм нэг шавар тааралцсан. Байгалаас ийм шавар тааралдаад за энэ шавар дээрээс нэг орё гэдэг бид нэг зүйл байгаль зүйлийг эвдэхгүй гэдэг үүднээс нэг юм таарж байгаас нэг битэгийн шавруудаар орж байгаа. За тэрийг бас та бүхэнд харуулъя гэж ирсэн байгаа. За энэ өнөөдөр явж байгаа машин дээр бол нэг BG40E загвар болон Бутан Тунланд V9 загвар байгаа. Уг машинууд хоёулаа юм бол SUV оффроуд буюу пикап төрлийн автомашин бөгөөд аль аль нь оффроуд төрөлд зөвлөгдсөн. За Тунланд V9 гэх юм бол оффроуд нэмэлт тоноглолтой үндсэн хийцэл машинаараа номтой болоод ирсэн. 2H 4H 4L гэдэг загваруудаар залгана. За дээрээс нэгээд уг машин дээр одоо өөртөө хийгдсэн маань оффроуд тоногууд хийгдсэн байгаа. Оффроудхийн амортизаторууд дөрвөн амортизатор тавьсан байгаа. За оффроуд дугуй тавигдсан байгаа. За тэгээ уртлын кофуд шинжилсэн. За тэгээ ачаа нэмэлт баар гэх мэт зүйлсүүд бол хийгдсэн байгаа. За тэгээ машины өөрийнхөө хөдөлгөөрөө гэх юм бол 2-ноос сингл тур хөдөлгөөртэй угшаа зээ балдарт 8 шидэл харавтай. За энэ шаврууд бас яг нэг хөөрхөн бас яг нэг сордог бомбцдаг шавар. За тэгэхээр энэ шавар дээрээс нэг ороод машины ямар зайлшгүй таатай харуулж гэж бодож байна. Одоо бол машин бол зөвхөн хүндрүүлсэн байгаа. 4 ээлжүүд татсан. За шаврын бомб бол юм агуулсан хөлтэй. За шавар бол өөр юм хүнтэй. За гэслийн шаврын дээр бол машины бас ажиллагаа гүйцэтгэл бол маш гоё байгаа.
Бартаатай харьцсан юм уу? За өдрийн минь манайхаа. Одоо энэ харагдаж байна бидний Бартаа цамдар 2 машины тестлийгээд бидний яварсан аялдаа гарсан байна орхоо. За тэгээд аялал эхлээл маш гоё Бартаатай дуулчих шавар шахоос гоё шахаад дуулсан. За бижи 40 минь зогцсон. Энэ ортой яг нэг байга газрын зүгээр наашаал намгийн харлал зүгээр юм. Яг нэг амарчин тавь шиг. Яг нэг ийм газар. Зүгээр нэг пүржийн дэр өсөж байгаа юм шиг л байна. За тийм ийм зам руу орсон. За энэ дэр тэргүүсээ машин өөрөө ялж чинь 2.8 тонн жиндээ учраас тэш мэ зоогтон за одоо ямарсан соос их фотон тунлаанд би ийс загвар маань соос их бэлгэлсэн байна. Тэгээ орсон бидний ямарсан орхоо. Шинэ Бартаа цамдар 2 машины тестлээ Монголын хөдөө цамдар харуулъя гэсэн. Энэ үеийн хамжлал яварсан. Эхлээл маш гоё Бартаа зам сааттай болж байна. За тэгээд ямарсан зам бол юм биш үү гэж харуулж байгаа. Тэгээ зам бол ерөөсөө энэ наашаал. Бараг өөрөө ч хүн зогтохоор. За тийм зам руу орсон байна. Тэгээ яаж явах нь хамтдаа харцгаая та. За ийм зам руу орлоо да. Ийм зам руу ороосаа энэ машин маань заагцсан. Янзтай юм дээр дугуй муугаа харж байгаа. Бараг энэний өөр гүннүүд хэд юм бэ? За ингэж ухаад энэ хүртэл маажаад ингэ заагцсан байна да. За ямар ч ингэ тунлаан дараа ямар ч араас нь чивлээ. Урдаас нь чирээ бараагүй. Тэгээ араас нь чирж гаргалаа. За дугуй муу янзтай. Ингэ зааглаа. За шавар инглээ. За арын доо. За миний шаварлуур за арын энэ сүхтчих. За энэ жил яах вэ? Деталаараас ялчиж болно. За ийм лаг шаварлуугаа зоогдлоо доо. За тэгээ сөнөрийн гол руу явж байгаа аялал. Тэгэл шорон зам руу ороод ихэл гоё бидрүүсээ яг нэг Бартаа замаар нь таад амсанчлаа. Апроад гүслийг харуулъя гэж зорьсон. За дугуй муу бол нэг салдарсан. Дугуй маар битүү бодогдсон. Bosa Motors.